Hey, юу яцхан мэрэгэн байна. Amazon-с Mystery Box захиалсан өнөөдөр ирсэн байна. Би тэгтээ бол ноутбук байгаасаа залбирч байсан. Тэгтээ харвас энэ бол ноутбук биш байна. Харамсалтай. iPhone 15 байгаасаа. Аюул хүмүүстсэн. За ядч утас биш юм аа гэхэд хүн хэрэгтэй юм байна. За юу гэх юм бол одоо хамтдаа харцгаая. Шар хайрцаг гарч ирж байна. Ийм хайрцагтай. Хайрцаг яасан гоё юм бэ. Энэ хужаагаар нэг юм бичсэн байна. Lucky Box гэдэг. Хонконгийн экспресс гэнэ. За окей. Харцгаая. Бум. Ёо. За чихвч ирсэн байна тэгээд. Окей. Нөгөөх нь юм бол бас нэг хайрцаг мэдрэгдэв байна. Ийм жижигхэн хайрцаг байна. Ийм цаг гараад ирлээ. Би бол цагны талаар бас сайн мэдэхгүй. Энэ ямар хүнтэй цаг юм бол үнэн асууц. Гэхдээ яс хөөх юм бэ? Энэ цаг харсан би бол аим баяртай байна. Би ер нь нэг цаг маг зүүдгэн хүндэлдэг. Гэхдээ ер нь бол цагтай болох юмсан гэж ямар ч гэсэн бодоод л идэг гэсэн. Ингэж харагч байна. Надад зөгч байна уу? За. Энэ цаг нь өстө хөөрхөн байлаа. Цаг нь таалагдлаа. Энэ чихвч бас би бас энэ чихвчийг бас зүгээр гэж бодод байна. Чим юм дээр хаяа гой дуу муу сонсонгоо тасглаа байвал арай гой нэг үр дүнтэй гой хийчдэг. Тэгээд энэ чихвчийг ашиглаж байна. Гайгүй чанартай чихвч байлгүй дээс Хонконгийн юм чинь бас миний бодлоор бол чанартай л гэж бодоод байна. За дараагийн захиалга бол хөөрхөн ийм хэмжээтэй захиалга ирсэн. Энийг бол би юу гэдгийг мэдж байгаа. Энэ бол Amazon-с захиалгыг тэмүүгээс авсан 25,000 хичээлээ. За бомб байлаа. Дотроос ингэж харагдаж байна. Шинэ юмнууд нь. За нэг бомбыг хэрэглээ үзчихье гэж бодоод байна. Гарн дээрээ шууд тавьчих. Амар сурт юм шүү дээ. Пүх. Заавал л энэ ч амар. Нэг удаа яаж судалдаг? Энэс нь энэ жижигнээс нь татангууд хийн гарчдаг байна. За окей. Яа бомб гэсэн гэхээр гадаад байгаа юм чинь хүмүүс хэмжлээ хийгээд өгчээ. Бомб тавьлаар тухайн хэсэг газрын тусаа хангамж сайлжчихдээ юм. Би бол уламжлалтай юм болохоор яг наны юм сайн мэдгүй байна. Нөгөө ачаад ядаргаа тайлагдаад мөн бас би гойд ажиллаж байгаа жин зөвхөн гэдэг хүмүүс ярьдсан. Жин зөвхөн хүн бомб тавьчихсан гол аюу гойд ажиллаж байгаа юм чинь ихэд бомб цаасан. Бичгийн энэ байна. За энэ бичгийг ч уусаа уншихгүй тодорхой уусаа уншаач би ойлгохгүй. Та нар юу ойлгочихсон уншдаг. 3 кабель утастай юм байна. Нэг нь 3 кабель утастай. 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 Нэг нь 3 кабель ут
Type-C нөгөөх нь улаанаар бас хоёр оролттой байна. Би яг шууд зүгээд хэрэгжилчлээ. Өмнөх микрофон маань болохоор дандаа нэг гар дээрээ бариад баг зэрэг хөдлөхөд чехлэн сонсогдоод ярихад айгүй хэцүү байдаг. Тэгээ би энэ нэг микийг авсантай бол нэлээд баяртай. Өмнө яг энэ микийг авч ирсэн л да 5-оос захиалж ирсэн. 5-оос нэг 250 мянган орчим захиалж ирсэн. Тэгээд миний хэд хүчлэг гэлээ солонгос залуугийн талаар, солонгос эмийн сангчийн талаар ярьсан бичлэгэн дээр 5-оос захиалсан микэн дээр ярьсан боловч мик нь нэлээд сонин сонсогдсон. Тэгээ би тэр микийг тэр бичлэгэн дээр ашиглаад дахин шийдэж ашиглаагүй хайрын мөнгө болсон. Видеоныхон дор хүмүүс маргалтдаг. Өөрөө ч гэсэн видео хийхдээ нэлээд өөр өнцгөөс хийдэг. Витамин B12-ыг хэрэглэж болохгүй там. За энэ микийг болохоор би 964 мянгаар хүргэлттэй авсан. Тэрний 34 мянган орчим хүргэлтийн мөнгө болчих юм байлээ. За энэ та бүхний харж байгаачлаа энэ ч нь болохоор USB байна. Миний одоо энэ мик хэр сонсогч байна? Гайгүй юу? Өмнөх тэр барьжсэн микнээс гайгүй байгаас л гэж найдаж шүү, guys. За тэгээд ийм хөөрхөн гэр өгсөн, гэртээ болсон. Салхины ийм 3 хамгаалттай юм байлээ. Гурвангийн зүв чинь. За энэ болохоор дамжуулагч нь байна. 2 дамжуулагчтай, 1 хүлээн авахчтай юм байлээ. За энийг авч бас урамтай гоё авахттай юм байна. За дараагийн захиалга маань арай илүү том харьцагтай. За энэ чи юу аж болох вэ? Хэдүүлээ хамтдаа залцаж харцгаая. Хайчаар ингэж авах нь зүг гэсэн буруу байсан мэдгүй. Окей. За 2 юм захиалсан. За эхнийх нь болохоор би юм камер захиалсан. Яад камер захиалсан бэ гэхлээр би iPhone 11 Pro-гоор 1 жил эртээ бичлэг хийсэн. Бичлэгийн янзлал компьютер руугаа оруулаад буцааж гаргахад жоохон пиксел буурчдаг гэсэн. iPhone 11 ч 14 мегапиксел юм байлээ. Pro-чтой. Sony ZV-1-ийг болохоор 20 мегапиксел. Тэгээд энд болохоор камерны бичлэг хийх хамгийн төхөөрөмжтэй камер гэсэн болохоор сонгосон. Окей, задлаа харангуут ингэж харагдаж байна. За, урдаа бол бичиг нь байна. За, бичиг нь ч үсэн. Би үсэн уншихгүй тодорхой. Окей. За, номтой юм байна. За, яг бичгнүүдийн гараад ирсэн чинь ингэж харагдаж байна. За энэ юу юм бэ? Энэ цаасан нэг юм ороо хийцэн баг. Салхинаас хамгаалагч нь байна. Окей. Хөөрхөн цаастай.
За энэ чинь болохоор USB нөгөө юм байна. За. Ийм камертай болсон. За. Гэтэ амар харахад бол нэлээд энгийн л харагдаж байна. Энэ камер бол хөнгөн л юм байна. Батарейтай болоо асаад нэг үзчихтэй юм. Асахгүй нөө энэ батарей байхгүй байх шүү. За ямар ч гэсэн дэлгэцэн нь бол ингээ эргэжтэй юм билээ. Окей. Дэлгэцэн бол ингээ хамгаалчихна. За эргүүлээд бичлэг хийхэд бол бас ингээд бичлэг хийчихвэл гайгүй бас өөрийгөө хараад ямар хөө байдалтай гаргаж байна те. За хөөрхөн камера юу гэсэн тэгээд асаагаад үзье. За энэ чи хажуу талд нь бас нэг зүйл байна. Энд юу байгаа юм болоо? Энд батарей нь биш шүү дээ. Ингээ батарей нь бол тусдаа ирчтэй юм байна. За камертай болчихлоо. Ямар гоё юм бэ? Бүр нэлээд гоё санагдаж байна. Тэгэж бүр улам их гоё бичлэгүүдийг хийхэд бол сайн ажиллана.